За энэ цаг хугацаа гэхдээ энэ цаг хугацааны үед бол сургалтын хөгжил хэцэг бид нэр зарцуулах арга боловсруулах цаг хугацаа байна гэсэн зорилгын хүрээнд за дараах зорилгоодыг хөвшүүлсэн байна. За мөн бол мэдээж үнэлгээний талаар болон баримтчгууд за манай Монгол улсын барьж байгаа болон баримтчгууд олон нийтийн олон улсын хэмжээний ямар болон баримтчгуудтэй нийлдэг вэ гэдгийг бас судлаж үзсэн байна. За тэгээд мэдээж энд хэрэгжилж байгаа аппликейшн дэжигтэй аппликейшнүүд байна уу? За тэднийг хэрэглэхэд одоо энэ хэрэгжилж байгаас ямар давуу тал ямар сул тал байна вэ гэдгийг бас хайцуулан туршиж хэрэглэж бас судлаж үзсэн байна. За дата боловсруулалтын хувьд хэрхэн үүрэгтэй хэрхэн дэлгэрэнгүй байна вэ гэдгийг бас судалгаа хийж хэрэглэж үзэх байна. За тэгээд үүнийхээ дагуу мэдээж болж мөрдөх цаазч авах шинэ цагийн хэмжээс арга зүй боловсруулж хүний гიშлэх гарцуудыг бас хийсэн байна. За шинээр бол хамгийн чухал зүйл сургалтын төлөвлөлт байгаа. За төлөвлөлт нь болохоор мэдээж бодлогын чиглэлээр тулгуурлаад бүтээгдэхүүн тухайн семинар дагуулах суралцсан үр дүнгийн шалгуурыг бас үндэслэн баримталж байгаа. За үүндээ хэрэглэх арга зүйн цааш нөгөө талд нь сурагчдын яг бодит байдал байх хэрэгтэй. За үүнийг бол яг үнэлгээний хувьд цаг үеийн хөдөлгөөнд алдаагүй тухайн цаг дээр байх хэрэгтэй. Тэгэхээр миний одоо өнгөрсөн 7 хоног тавсан шалгалтын анализ энэ 7 хоногт дараагийн 7 хоногт очиж хэсгүй байртай юм байна гэдгийг бол одоо бид нарт зөвлөж байгаа чиглэл чагаатын зөвлөмж дээр бол амжилттай санаарал тусгаж өгсөн байна. За үнэлгээ гэдэг бол ерөөсөө үр дүнд тулгуурлаад чанарыг сайжруулахаас оршиж байгаа. Тэгэхээр энэ бол яг одоо цаг дээр байх хэрэгтэй гэдгийг бол бид нарт ажиллаж байгаа хүчит одоо зөвлөмжтэй сайн тусгаж өгсөн байна. За тэгээд үнэлгээний энэ хэлбэрүүдийг бол ерөнхий боловсролын сургуулийн бас суралцж байгаа бүх орчинд бол ашигладаг. За хамгийн одоо хэрэгцээ байгаа зүйл нь юу вэ? Ирэх холбоо хурдтай болох хол ерөөсөө чухал. Ямар ч салбарын ямар ч одоо үнэлэгдэж байгаа зүйлүүдийн хувьд бол ирэх холбоо маш тусгай байх зүйл чухал байгаа. За тэгээд нүн тавих бус те сурах үйл хөдлөлт чиглэлийн одоо юм хэрэгсэл болох нь аюул чухал юм байна гэдэг нь онцлогтой хүмүүс цогцлоод гарч байна. За тэгээд за энэ болохоор нөгөө оролтын юу сурах уу юу чаддаг болохоор байхад гаралт нь юу гэж шийдвэр чаддаг гэсэн юм үргэлж одоо цаг хэрэгтэй зүйл байгаа. За тэгээд үүнийг бол энэ хэсгээс ингээд харахад за бидний хийж байгаа зүйлээр бол ерөөсөө суралцагч хамгийн чухал юм ингээд үнэлгээний хэлж хамгийн чухал суралцагч өөрөө үзэж чаддаг. Тэ яг үнэлж байгаа зүйл бодит байдал одоо итгэлтэй байснараа өөртөө одоо энэ хариуцлагатай хянах өөрийнхөө үйлдэл сурах үйлдэл хийсэн юм байна гэдэг байна. Багшууд яг тэр зүйлийг тодорхойлсноор дараагийн хэрхэн гарах уу, за хэрхэн хамтарч ажиллах уу, за юу ч хийх үү гэдгээ төлөвлөх юм хэсгүүд байх юм байна гэдэг нь хүмүүсээр зөвлөж гаргаад байна. За судалгааны маань хамаг хүрээнд бол Цэрэн аймгийн сайхан сүмийн 1-р сургуулийн за мэргэжлийн үйлчлэгийн бүлэг байгуулагдаад ингээд 12 багш нэг жилээс хамрагдаж байгаа. За өмнө нь бол яг 20 оноос хойш 6-аас 12 дугаар ангийн сургалтын төвшөнд бол физик хичээлээр бушин хөгжүүлж явж байгаа. Өнөөдөр ингээд хүрч байна. За энэ бол математик байгалийн ухааны бүх хичээлүүд хамрагдаж байгаа манайхээ. За ашигласан одоо хэлсэн маань бол үнэлгээний зэд гэрэл аппликейшн байгаа. За энэ аппликейшны одоо за ямар ч гэсэн бэлтгэл ажлын хүрээнд бол сургуулийн бүх хүүхдүүд тухайн аппликейшнаар суралцж одоо үнэлэгдэж чаддаг болсон. За эхний ангилал бол цаасан хөлбөр дээр ажиллаад дараагийн удаад нь бол нөгөө онлайн хөлбөрт ажилладаг энэ хоёр аргыг суралцсан байгаа. За энэ дээр байгаа дата анализуудыг бол маш болцсон шалгалт өгөх дуусах төдий энэ анализууд гарч ирдэг. За энэ анализ дээр багш хэрхэн ажиллах гэдэг нь бас бидний техникийн чадамжаас хамаардаг гэдэг. За энэ ингээд бидний анхандаа хэрэгжилжсэн одоо хэлбэр байна. Ингээд дата анализуудаа юунесээ аппликейшнээс шууд аваад хийгээд ингээд гараараа бодод зураад даалгавартай анализ хийж шашин ажилладаг байсан бол энэ нэг зүйлийг тодруулаад энэ юу хийсэн талын нэг удаас хийхдээ цаасан нь бол маш асуудалтай байсан. За тэгэнгүүт энийг ингээд олон янзаар туршиж үзсэн үр дүнд
Нөхдөд урд ингээд нэг удаагийн маркер ашиглан одоо дахин татан унших боломжтой болгож өгснөөр бас нэг доктортой уучлал бичгээр нь хүүхдүүдийн өвчсөн өөрхийн хамтаа ажиллах юм зүйл бас нэг гарч ирсэн. За тэгээд дата анализтэй юу хийсэн юм. За өнөөдрийн төвшөнд бол дата анализыг татаж авч хэсгийн боловсруулалтаар ингээд дэлгэрэнгээр гарч ирдэг. За одоо энэ дэлгэцэндээ харагдаж байгаа энэ өнгөө тэмдэглэсэн хувьд бол юун дээр ажиллах вэ гэдгийг ингээд тодорхойлж өгдөг хэсэг байгаа. За ногоон буюу ногоонтой байгаа даалгавруудыг багш ашиглах шаардлагатай. За улаан болон улбал шар даалгавруудыг багш ашиглах хэрэгтэй. За энэ даалгаврыг яг аль хэдийн нэг өдөр амраад дурсан байна гэдгээс хамаарат энэ тухайн багшийн арга зүйн төлөвлөлөө тухайн хүүхдийн одоо хүүхдүүдийн буруу төсөөлөл буруу ойлголтоос үүдэлтэй гэх юм эсвэл энэ хичээлийг энэ агуулга ороод үлдэх гэдэг юм харах боломжтой энэ анализ болж өгсөн байгаа. За энэ анализыг асууж юм ашиглаж хийж байна. За үүнээс одоо яг физик хичээлээр хийсэн үр дүнүүд бол за манай сургуулийн физик хичээлийн өсөлт төвчөс би хэвтэйчгүй болдог. За жилийн жил сургуулиуд нэг юм ерөнхийдөө физикээс бүр үзэж явж байгаа нэг физикийн хэрэгсэл хүмүүс байдаг. За тэр хүмүүсийн дундаж анаасаас сургуулийн дундаж анаа ордог. Тэгээ энэ анаа орсон хэдий боловч бидний ингээд амжилт ерөнхийдөө ингээд тахлуулсан систем явж байгаа. За тэгээд энэ бол физикийн хэрэгслийн даалгаврын яг энэ тавилттай ажилластай холбоотой гэж үзэж байгаа. За энэ хэлбэршнийг одоо яг дэлгэрүүлээд харах юм бол засаг болны хувьд бол маш шалтгаалтай. За эрэг болохоор яг тухайн шалгалтын шууд яг арт дээр нь болон даалгаврыг 20-30 минут боловсруулж хийсэн дараа нэг цагийн дараа хугацаанд татвар боломж бүрдэх боломжтой. За дата анализын гараагүй болон асуулт даалгавар хүүхэд нийтгээр гаргах учраас багш өөрийн арга зүй болон тухайн сургалтын чадамжтай дээр нөлөөлсөн ажиллах боломжтой. За эдгээр бол цаас нь маш их хэрэгтэй. За онлайн програм шиг байгаа бол нэг цаас шиг байна. Бүрэн болж таасан байна. За энэ одоо ингээд энэ даалгаврын ясаач нөхцөлийг хийгээд үзэх юу гэсэн байгаа. Хэрэглээний төвшний даалгаврын хоцрогдол үүсэх магадлал бүгд жоохон тест хийгээд төлөвлөгөө авах магадлал үүсэж байгаа. За энэ талыг бол ажиллах зорилгоор багаар ажиллаж байгаа тохиолдолд 6 масны үйлдлийн аргуудыг бол мэдээж зөвхөн төсөлсөн бүхнээ авах хэрэгтэй. За энэ аргын хэзээ хүүхэд нийгмийг өөрөөр хийлээ. За тэгээд өөрөлтөө хүүхдүүдээр даалгавар бүрийн алхам эсвэл даалгавар бүрийн нөлөөлөх арга зүйг оруулж өгсөн байгаа. За энэ болохоор нөгөө аппликейшн асуултад хичээл хийх алхмуудаар барьж өгөхийг зорьсон байгаа. За үүнээс бол хичээлдээ бие биендээ хяналт тавих. За энэ өөрсдөө хянах юм бол сайжирснаар за тестийн үүдүүд сайн нөлөөтэй үзэж байгаа. За энэ болохоор бие биендээ хянах хэлбэр наахны цаас хавьлаар хийжсэн. За энэ цаасаа бас буцаад хэсэгчлээ шиг нэг дата бас өгөх юм байна. Мэдээж хугацаа авах гэсэн. За энэ зүйлийг бол одоо энэ ашиглаад хүмүүс боломжийг ашиглаж шийдвэрлэж өгсөн байгаа. Хичээл бүрийн дараа бүгд яг 1 минутын хугацаанд өнөөдөр ажилласан дасгал даалгаврынхаа бүрийн өөрийгөө үнэлэх болон багтаас бас найзынхаа өөрийгөө үнэлэх болсноор хүүхдүүдийн их оролцоо за тэр үед нь сайжирсан. За энэ үед нь бас яг нэг чадварчлал даалгавраар хэрэгжих юм бол хүүхдүүдэд одоо тэр арга зүйтэй юм боловсруулах болно гэж харж байна. За судалгаанаас бол гол юу гарч ирнэ гэхээр за цаг хугацаа бол маш их хэмжиж байгаа. За бид нар одоо чамтай даалгавраа олох, за тэр даалгаврынхаа хэрэгжлийг боловсруулах мэдэр цаг хугацаа бол хангалттай байна. За судалгааны амжилт буюу хичээлд оролцох 40 минутын одоо итгэх нягтралын хэмжээ бол ачаангүй сайжирч байгаа. За үүнийгээ бол одоо яг юугаар хавуулах хэрэгтэй вэ гэдгийг бол сайн мэдэх байна. Тэгэхээр одоо бүхэн үнэлгээний хэмжээ хаана за хамгийн гол нь багш дараагийн төлөвлөлтийг хийхэд ангийн хэдэн хувь ямар байгааг харах нь дата асуу хөгжөлтэй болж байгаа. За тэгээд жижиг их хязгаар хянаж болох юм. Одоо алгадахгүй дата санаалж байгаа. За тэгээд багшийн одоо ур чадварын хувьд бол техник хэмжээнд одоо хослуулын хэрэглэх цаг хугацааг хэмжих боломжоор
үйлдвэрлэлийн чанартай сургалтыг хийх цаг хугацаанд гаргаж өгдөг юм боломжтой зүйлийг танилцуулж байна. За баярлалаа.